хүмүүс баян тансаг гэдэг нэг ойлголттой байдаг тий. Хүмүүс нэлээд тэмүүлдэг, зорддог. Тийм ялангуяа хэрэгэлгээ, тийм орон сууц гэдэг зүйлийг их хүсдэг ийм л зүйл л дээ. Зүгээр мэрэгжлийн өнцгөөс харахад яг тэр тансаг гэдэг ойлголт маань өөрөө юу илэрхийлдэг гэдгийг тодорхойлоход бас амаргүй юм шиг байна. Зүгээр хамгийн энгийн зүйл юу вэ гэхээр явж хүн өөрийнхөө яг хэрэгцээтэй зүйл хэрэглэгээ гэдгийг зөв олж чадвал тэр маань хамгийн тансаг зүйл. Би нэг ганц жишээ ярив. Кума гэдэг Японы архитектор бай. Кенго Кума гэдэг. Тэр модон хийцээр дагнсан их алдартай архитектор л та. Тэгээд би нэг удаа Токиод Кумагийн лекцэнд суух завшаан тохиолдоод лекцэнд нь суусан чинь мань хүн өөртөө тохиолдсон нэг явдлын тухай их гоё юм түүх ярьсан байхгүй. Тэгс хятадын нэг тэр бомтон мань хүнд хэд удаа хүнээр дамжуулж хандсан юм байна. Надад нэг суус барьж өгөөч гэж. Тэгээд мань хүн нөгөө нэг жоохон хөрөнгөтэй усуудаа харьцахад амаргүй байдгийг мэддэг. Тэр хаанч байдаг зовлон. Архитекторууд одоо Монголч байдаг. Хөрөнгөтэй захиалагч нар ирэхээр илүү ийм нэг өөрийн нэг ийм бодолтой, өөрийн нэг хаанаас ч юм эсвэл нэг танилында гадаад очихдаа хөдж харсан юм уу, эсвэл зурган дээр ч харсан юм уу, нэг тийм юм ингээд бид нар тулгаад яадаг байхгүй. Нэг яг л ийм юм хиймээр байна гэдэг. Тэгэхээр яг нэг архитектор хүн гэдэг чинь уран бүтээлч хүн шүү дээ. Тэгэхээр уран бүтээлчд хүн өөрийнхөө бодыг тулгаж захиалга өгнө гэдэг чинь зөв арга биш л дээ. Одоо яг амьд байгаа дэлхийн сууд архитектор Франк Гери гэж архитектор бай. Геригийн нэг хэлсэн үг байдаг. Гэхдээ та хэрв өөрөө шийдэх байсан бол яах гэж архитекторт ханддаг ингэж. Тэгэхээр тэр хүн чинь өөрийнхөө нэг юм бодолтой ирээд хүн тулгаад байна гэдэг одоо сайн зүйл биш байхгүй юу? Тэр үндсээс мань хүн нэг жоохон халгаад байсан юм байна. За иршиг гэдэг. Тэгсэн бүр нэлээд олон удаа хүсэл тавиад ахаар нэг уулзжээ. Тэгсэн тэр бомтны хүсэл нь юу байсан гэхээр үгүй би их маш их ачаалттай ажилдаг. Миний нутаг хятадын нөгөө өмнө хэсэгт байдаг нэг гоё байгалийн үзэсгэлэнтэй тэр нутагт байдаг юм байна. Тэр чинь их гоё штэ. Тэгээ би тэр нутагтаа нэг очиж амардаг нэг тийм сууцтай болмоор байна гэж. Тэгээд мань хүн бодож байгаад нэг хариулт өгж л дээ. Хэрв миний нөхцөлийг зөвшөөрвөл би өөрөө чинь сууцыг төлөвлөөд тэгээ бариулах ажлыг хариуцъя. Би өөрийнхөө санааг, зургийг тэр үтгэл барилгын одоо барилга барьж явах үед өөртөө ч ерөөсөө харьцахгүй. За нэг 2 жил орчмын дараа барилга дуусаад хүлээлгэж өгтөл хоёлоо уулзъя. Энэ болцлог хэрв зөвшөөрвөл би өөрөө чинь хүслийг хүлээж авахд бэлэн байна гэж. Тэгсэн нөгөө тэр бомтон чинь би зөвшөөрнө. Надад тийм цагч байхгүй. Тийм учраас та бол өөрөөр яг л боцноор тэгэл миний сууцыг хийчих гэдэг. Тэгээ нэг 2 жил хүртээ үргэлжилсэн юм байна. Зураг хийгээд барилгыг бариулаад өөрөө удирдах бариулаад тэгээ барилга дуусаад нөгөө захиалагч өрөхгүй. За барилгаа хүлээж ав гэдэг. Тэгээ гоё юм ууланд тэгсэн нөгөө тэр бомт ингээл үрээд ирж илтэй. Тэгээд манай архитектор ингээд дагуулад нөгөө барилгыг танилцуулаад ингээд явсан чинь нэг тэр бомт ерөөсөө юу дуурахгүйсэн гинэ. Тэгээд мань хүн хэлсэн байгаа. Би өөрөө чинь бол маш сайн ойлгож байгаа. Одоо энэ барилга танд таалагдж гин үү, ямар болж юу гэдэг асуулт би өөр чинь тавихгүй. Хоёулаа нэг 6 сарын дараа уулзъя. Гэ яваад гисэн гэж. Нөгөө барилга нөө хүлээлгэж өгчөөд. Тэгсэн чинь 6 сарч болоогүй байсан нөгөө тэр бомт чинь такат ирсэн. Тэг мань хөдөө уулзах гэдэг. Тэгээд ингээд уулзсан чинь бүр нэг юм сэтгэл хандсан хүн байдаг шүү дээ. Нэг юм ингээд сэтгэл хандсан их гоё юм сэтгэлтэй тийм нөхөрлөө байсан гэж байгаа юм. Нөгөө баашингаа яриад зүгээр үнэхээр гоё гэл. Тэгсэн чинь яагаад мань тэр бомтоо ихлэ дуурч чадахгүй байсан гэхээр нөгөө их мөнгөтэй хүн, баян хүний орон сууц гэдэг ойлголт өөр нь ондоо байхгүй юу? Үнэтэй чулуу одоо юу байдгийг орд харш одоо тэгэл тэнд байгаа одоо хэрэгэлсэн материалууд одоо хаан дэлхийн одоо хамгийн чанартай манертай юм гээд
Тэгсэн мань хүний хийсэн барилга модон байшин. Тэр тэгэл зарим өрөөнийх нь хан хулс. Зарим өрөөнийх нь тусгаарлалтыг ингээ зотон даваа байдаг штэ. Зотон даваа ингэж унжуулаад доор нь ингээд хулс хийгээд тэгээ нэг салхинд ингээд хөдөлдөг нөгөөтг нь. Тийм тусгаарлалтууд хийцэн. Тэгэхээр нэг баян хүний өөрийнх нь сууц гэдэг ойлголт мань хүний хийсэн юм хоёр шал эсрэг юм байхгүй юу. Тэгээ мань хүн өөрөө юу хийснээ ч мэдж байгаа учраас мань хүнээс нөгөө баянгаас энэ ямар болж юу гэж асуугаагүй. Тэгээд нөгөө баян чинь шоконд орчиход тэгээд өөрийнхөө орон сууцнд хэд хэдэн удаа ирсний дараа яг надад хэрэгцээтэй сууц юу байсан бэ гэдгийг ойлгоцсон. Тэр хүн ямар сууц хэрэгтэй байсан гэхээр тэр хүнд нөгөө стресс, нөгөө ажлын ачаал бүх юмыг мартаад цөөхөн олддог тэр боломжтой өдрүүдэд ингээд гоё амарч чаддаг. Яг байгальд байгаагаа мэдэрдэг. Тийм сууц хэрэгтэй байсан байхгүй юу? Яг тэр сууцыг мань хүн хийсэн. Гэхдээ модоор. Тэгээд уулзсан чинь нэрээс тэр сууцанда ямар их гоё сэтгэл хангалуун байгаа нь ингээл бүр яриа болгонд нь ингээл би тэгэж яадаг, би тэр өрөөндөө ингэж амардаг тий. Би цайныхаа өрөөнд ингээ өглөө босоод ингээ гоё цайгаа уугаа суудаг гэл ингээл бүх юм ингээд яриад. Одоо тэр сууц хятадд маш алдартай. Их олон хятадын киноны зураг авалтыг тэр сууцанд хийсэн. Рекламуудыг тэр сууцанд их авдаг. Тийм сууц болсон. Тэгэхээр яг хүн өнөөдрийн өөрийнх нь миний хэрэгцээ юу вэ гэдгийг тэр болгон ойлгодог байхгүй. Тэрний төлөө боддог ч гоо. Тэгээ өөрийн нэг төсөөллөөр би нэг юм юмтай болмоор байна гэдэг нэг юм төсөөллөөр яваад байдаг. Тэгэхээр архитектор хүний одоо нэг чухал үүрэг яг энэ харьцаанаас ингээ харагдаж байгаа. Чи тэр хүний хэрэгцээг юу вэ гэдгийг чи ойлгох ёстой. Тэгээ яг тэр хэрэгцээнд нь таарсан тэр зүйлийг л чи бүтээж өгөх ёстой. Тэрнээс ч тэр хүний хүснээр юм хийнэ гэдэг бол чи тэр хүний хэрэгцээг хангаж байгаа зүйл ерөөсөө биш байхгүй. Маш энгийн жишээ. Тэгээ үнэхээр ингээ харахад тэр нэг байгальд байгаа сууц гэдэг тэр ойлголт. Тэгээ байгалийн тэр нэг гоё юм агаарт байгаа тэр сэтгэлгээ тэр юм тэр бүтээлдвэр ингээ төгс илэрхийлэгдсэн юм сууц байдаг. Тэгэхээр өөрийнхөө нөгөө мөнгөний хэмжээгээр юм уу би хэр баян бэ гэдгээр хэрэгцээгээ тодорхойлдог чинь яг миний хэрэгцээ мөн үү гэдэг асуулт хайр биш байхгүй.